За энэ мэдээч яг хөгжлийн улс орны хөгжилтэй холбоотой хамгийн чухал бичиг баримт. Тэр тусмаа энэ удаагийн парламентаар батлагдах байгаа цөөхөн одоо чухал бичиг баримтын нэг гэж би бодож байгаа, дэмжиж байгаа. За тэгээ өргөн барьсан байж байгаа хуулиудын төслүүдийг уншиж танилцж байгаа. Нэлээд хугацаа бас өргөн барьснаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Тэгээ энэ дээр бас нэг хэд хэдэн зүйлүүдийг зайлшгүй одоо тодруулах юм шаардлагууд байгаамаа. Тэрийг бас дахиад бас нэг давуулж асууя гэж боддог. Энэ нь болохоор одоогийн бидний өмнө тулгамж байгаа асуудал бол нэгдүгээрт ерөөсөө Монгол улсад өнөөдрийн байдлаар бүх монголчууд бүгдээр хүлээн зөвшөөрсөн юм бодлогын хөгжлийн бичиг баримт өнөөдөр байхгүй. Энэ нь болохоор нэгдүгээрт хэд хэдэн шалтгаанууд байж байгаа шүү дээ. Бодлогын нэг уялдаанууд нь муутай, зохицуулалт байхгүй. Нэгдсэн тогтолцоо энэ ер нь хөгжлийн бодлогыг хэн хийх юм, яаж хийх юм гэдэг нэгдсэн тогтолцоо байхгүй. Яаж санхүүжүүлэх гэдэг процедур нь байхгүй. Бодлого боловсруулах аргачлал нь байхгүй. Яг хамгийн гол нь энэ төлөвлөлт, хөгжлийн бодлогын төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт, гүйцэтгэл гэдэг яг энэ гол дөрвөн процесс дээр нь одоо яг ямархуу аргачлал, ямархуу стандартууд байх юм бэ гэдгийг нэлээд тодорхой болгох хэрэгтэй гэж ойлгож байгаа. Би энэ хуулийг ер нь илүү тийм процедурын шин чанартай хууль гэж ойлгоод байна шүү дээ. Процедурын шин чанартай. Тийм учраас нэгэнт бид нар энэ хөгжлийн бодлого боловсруулах процедурын шин чанартай хууль гаргаж байгаа учраас бол энэ төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт, гүйцэтгэлийнх нь энэ аргачлалын стандартуудыг бол яг олон улсад байдаг энэ жишгээр энэ хуулиндаа тодорхой зохицуултуудыг хийж өгөх яшгүй шаардлага байна. Энэ хуулинд бол яг нэг юм ажиглагдахгүй, анзаарагдахгүй байгаа юм л да. Энийг нэг тодруулж өгөөч гэж нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь энэ хуулийн дээр улс орныхоо хөгжлийг урт дунд богино хугацаанд төлөвлөх, урт хугацааны хөгжлийн бичиг баримтад одоо яг ийм бичиг баримтууд орно. Дунд хугацаан дээр ийм бичиг баримтууд орно. Богино хугацаан дээр бол ингээд ийм бичиг баримтууд орно гэдэг ингээд загшаасан байна. Гэтэл яг богино хугацааны хөгжлийн бичиг баримт дээр энэ засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж орсон, дан ганц засгийн газрын мөрийн хөтөлбөр гэдээ оруулсан. Энэ нь бол нэг жаахан учир дутагдaltaй санагдаад байгаа байхгүй юу? Уг нь бол дунд хугацааны мөрийн хөтөлбөр гэдэг нэг засгийн газрын мөрийн хөтөлбөр биш. Яг дунд хугацааны одоо үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ийм хөтөлбөр байх ёстой гэж ойлгож байгаа. Энэ дээр ер нь таны байр суурь одоо юу байгаа юм бэ гэдгийг хоёрдугаар тодруулахыг хүсэж байна. За гуравдугаарт нь болохоор яг энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн удирдлагыг хэрэгжүүлэх одоо төрийн байгууллагын тогтолцоо бол үнэхээр чухлаа. Тэгээ энийг ер нь яг яаж харж байгаа юм бэ? Одоо эн чинь үндсэндээ бол яг сая 4 жилийн хугацаанд нэг эдийн засгийн хөгжлийн яамтай байж байгаа нэг татан буухчлаа. Тэгээ цаашдаа бол одоо ер нь яг энэ хөгжлийнхаа бодлого төлөвлөлтийн удирдлагыг ер нь ямар төрлийн институцээр бид нар хэрэгжүүлж явах хэрэгтэй юм. Энийг ер нь яг энэ хууль дээр яаж тусгасан байх вэ гэдэг асуудал. За эцэст нь энэ хуулийн төсөлд 10 жилийн, 4 жилийн бол 1 жилийн бодлогуудын хоорондын уялдааг их тодорхой заах хэрэгтэй юм байна л да. Маш их заах хэрэгтэй. Тэгэхээр энэ зааг ялгаануудын нэр нь яг яаж гаргаж авъя гэсэн энэ зүйлүүдийг тодруулах хүсэж байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн хүрээнд бол урт хугацаанд бид нар Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал гэдэг зүйлийг 30 жилийн хугацаатай батлая гэж. За засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хувьд бол дунд хугацаанд хэрэгжих бодлогын бичиг баримт болно гэж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр маань. Тэгэхдээ яг урт хугацаанд бол бид нар Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалын хувьд бол тодорхой хэмжээнд санхүүжилт тавихгүйгээр явъя гэж. За төрөөс баримтлах бодлогын хүрээнд бол 10 жилийн хугацаатай энэ бодлогын бичиг баримтыг боловсруулна. Тэгэхдээ бол энэ дээр тодорхой хэмжээний одоо санхүүжилтүүдийг хэрхэн одоо хийж хэрэгжүүлэх тал дээр бол санхүүжилтүүдийг төлөвлөд явна. За эндээс үүдээд энэ Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал болоо төрөөс баримтлах бодлогын хүрээнд Монгол улсын засгийн газрын одоо хөтөлбөрийг боловсруулж гаргана гэж. За дунд хугацааны хувьд бол төрөөс баримтлах бодлого 10 жилийн хугацаатай. За засгийн газрын мөрийн хөтөлбөр маань өөрөө 4 жилийн хугацаатай. За төсвийн хүрээний мэдээллүүд мэдээж одоо 3 жилийн хугацаатай гардаг. Энэ бол хуулиараа. За энэ маань гарна. За улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэдэг зүйлийг бас батлах ёстой гэж үзэж байгаа дунд хугацаанд. Ингэснээр бол хөрөнгө оруулалтын одоо төлөвлөлт бас оновчтой болох энэ нөхцөл бололцоонд бүрдэнэ. За орон нутгийн хувьд бол бүсчилсэн хөгжлийн бодлогыг бас дунд хугацаанд боловсруулах ёстой. За аймаг нийслэлүүд өөрсдөө бас хөгжлийн бодлого хөтөлбөрөөр боловсруулдаг. Тэгэхдээ энэ хөгжлийн бодлого хөтөлбөр маань мөн одоо төрөөс баримтлах бодлого болоод Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалтайгаа бас уялдсан байх ёстой гэдэг ийм зүйлийг бол бас хуулийн төсөлд тусгаж өгсөн байгаа. За дээр нь мөн аймаг нийслэлийн засаг дарга нар бас өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг боловсруулж батлуулдаг. За батлуулсан мөрийн хөтөлбөр нь ч гэсэн одоо энэ хөгжлийнхөө үзэл баримтлалтай уялдсан байдлаар хэрэгжүүлэх ёстой гэж байгаа. За энэ одоо олон энэ хэдэн бодлогын бичиг баримтуудаас уялдсан одоо богино хугацааны бодлогын бичиг баримтууд гарна. Энэ бол одоо улс орны эдийн засгийн нийгмийн хөгжлийн
төлөвлөгөө байдаг. За төрөөс мөнгөний талаар баримтлах, бодлого байдаг. За мөн төсөв байдаг. Энэ бол мөн орон нутаг дээр ч гэсэн адилхан нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, за төсөв гэх байдлаар батлагдсан. За эдгээр зүйлүүдийг бол дунд хугацааны засгийн газрын мөрийн хөтөлбөрийг бол жил бүр одоо их хурлаар оруулж гүйцэтгэлийг хилцүүлээд явж явах ёстой. За мэдээж одоо богино хугацааны гүйцэтгэлүүд бол тухайн урдыг гараад хилцүүлэгдээд явж байдаг. Хуулийн төсөл тусгасан одоо энэ хэрэгжилтэн дээр нь хяналт тавих гол одоо зүйл бол юу гэхээр засгийн газрын мөрийн хөтөлбөрийг одоо жил бүр их хурлаар хилцүүлж одоо гүйцэтгэлд нь үнэлт өгүүлт өгж явна гэсэн ийм зүйлийг бол хуулийн төсөл тусгасан байгаа. За энэ хөгжлийн үзэл баримтлалтай холбоотой бичиг баримтуудыг боловсруулахдаа бол тухайн одоо хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, иргэд олон нийт, мэрэгжлийн байгууллагууд, судалгаа шинжилгээний байгууллагууд, дээр нь одоо холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд олон нийтийн оролцоон дээр тулгуурласан бодлогын шин чанартай одоо бичиг баримтыг боловсруулж засгийн газраар хилцүүлнэ гэж бол хуулийн төсөл байгаа. Ингэснээрээ бол илүү одоо бодиттой ийм хөгжлийн бодлогын бичиг баримт бол боловсруулах бололцоотой гэж ингэж үзэж байгаа. За тэг үлдсэн зүйл байвал ажлын хэсэг хариулчаад. За хөгжлийн бодлогын бичиг баримт дээр нь цаашдаа яг ямархуу зорилтыг ер нь ямархуу хэлбэрээр тавих гэж байгаа юм бэ? Яаж хэмжих, хэмжүүр нь юу байх юм бэ? Одоо ч нэг яг дан ганц эдийн засгийн үзүүлэлт биш, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн биш, бас арай нэг жоохон хүний хөгжлийн индекс гэдэг нэг өөр одоо хөгжлийг тодорхойлдог, хүний хөгжлийг тодорхойлдог, улс орны хөгжлийг тодорхойлдог ийм тодорхойлтууд гараад ирчихлээ шүү дээ. Тэгэхээр энэ маань яг энэ Монгол улсын урт удаа хугацааны хөгжлийн бичиг баримт дээр яг энэ шалгуур, зорилт, хэмжүүрүүдийг ер нь ямар хэдвэрээр тавья гэж харж байгаа вэ? Энийг тодруулах гэж. За хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тавигдах шаардлага гэж байгаа. Тэгээ шаардлага нь бол 13 дугаар зүйл дээр бол бий. За дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага болон өөрийн орны хөгжлийн онцлогийг бол боловсруулалтаа харгалзсан байх ёстой гэж байгаа. За нийгэм эдийн засаг байгаль орчны тэнцвэрт байдалд суурилсан тогтвортой хөгжлийг хангаж чиглэсэн байна энэ бодлогын бичиг баримт нь. За салбар хоорондын болон бүсчилсэн хөгжлийн уялдааг хангасан байна гэж байгаа. За зорилт үр дүндээ суурилсан бодиттой биелэгдэхүүц байх ёстой гэж ингэж бас хуулийн төсөл тусгасан байгаа. За бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь бол зорилт руугаа чиглэсэн байх ёстой маа гэсэн байдлаар бол тодорхойлж өгсөн байгаа.